Өнөөдөр та бүхэнд iLove платформыг ашиглан та өөрт байгаа ямар нэгэн гэрээ, дүрм журмын загварыг хэрхэн бусдад худалдах тухай зааварчилгааг хүргэх гэж байна. Өөрөөр хэлбэл, платформд бүртгэлтэй хэрэглэгч мэргэжлийн хуульч гэх мэт хүмүүс энэхүү үйлчилгээг ашиглан нэмэлт орлого олох боломжтой гэсэн үг. Эхлээд бид платформ руу нэвтэрч баримт бичиг зуучлан худалдах зэс рүү орно. Ийхүү ороход дэлгэцийн баруун доод буланд нэмэх тэмдэг харагдах ба та түүн дээр дарж худалдах гэж буй баримт бичгийнхаа мэдээллийг оруулна. Баримт бичгийн төрөл болон гарчиг агуулга үнийн мэдээллийг тус бүрт нь үнэн зөвөөр оруулах хэрэгтэй. Үүний дараагаар та файл сонгох товч дээр дарж баримт бичгээ файлаар нь хуулж оруулна. Өөрөөр хэлбэл таны компьютер эсвэл гар утсан дээр зуучлан худалдах гэж буй файлт нь doc эсвэл PDF форматаар байх хэрэгтэй. Ийхүү баримт бичиг зуучлан худалдах хүсэлт илгээх цонхыг бөглөөд илгээх товчийг дарна. Таны илгээсэн файлыг бид боломжит богино хугацаанд хянаж үзээд баримт бичиг худалдаа авах зэс рүү оруулах хэсгийг шийдвэрлэнэ. Шийдвэрийн төлөв байдлыг хянахдаа та баримт бичиг зуучлан худалдах зэс рүү орж харна. Хэрэв танд нэмэлт асуулт болон тодруулах зүйл байвал бидний iLove цэгийн маань Facebook хуудас руу мессеж бичих эсвэл info@ilove.cg хаяг руу имэйл бичээрэй. Баярлалаа.